За сарвахтхан манай ингээд телевиз дээр 3 өдөр ингээд юу гэдэг лээ би мартчихлаа шүү. За ингээд хэлэхгүй явчих. За тэгээд манай ингээд нүрэ бодоод явсан намайг унтчих хооронд. Тэгээд ингээд нүрэ бодож өгшөө. Тэнгүүд манай ингээд цормуусаа будаад тэгээд ингээд үгшээ боогоод үгшээ гоёнчлаад явсаа. Тэнгүүд манай ингээд өглөөнийхэн чайгийг уучаад явсан байгаа. Тэнгүүд ингээд гоё явсан байгаа манай. Тэгээд манай голдгооны өрөө юм. Тэгээ манай барин тэтлэх идэт. Тэгээд идээд сонгохоор нэг жоохон хальт хараад тэгээ явсан байгаа. Гадаа хоёрт ингээд их чинь хүрээд ирээд. За тэгээд ингээд ичээлсэн янжи идчихэж манай нэстэ янжи иддэг. Тэгээд ингээд манаач маань юм. Тэгээд энэ зурагч урсан болохоор юм байгаа шүү. Тэгээд бүгдээрээ одоо шидэг маань голгоч явахгүй бол гадаа халуун байгаа шүү. Манай хав халуун ийшээ би бас сатж өгсөн. Амар халуун байсан өнөөдөр. Тэгээд манай ингээд камера ашигласан байгаа. Тэгээд явсаар нэг ундаа туусан байна. За тэгээд ингээд өргөөгөөс ундаа тууцаад тэгээд аль руу явсан гэрлүүгээр юм гү ажил руугаа явсан байна. Тэгээд ингээд шивэд юм үчээлсэн. За тэгээд нэг ийм зааланд очсон байсан. За тэгээд ингээд айл руу очихоор явж исэн. Укагийн руу. Тэгээд нэг хоол бодоод явж исэн манай. Тэгээд нэг орчин манайхаас гоё ягаад тэгтээ укагийн жоохон халуун шүү. Халуун гэж сэрүүхэн шүү. За тэгээд манай алхаад явсаар байсан. Би ээжтэй байсан. Манай нэгэн бичлэгтэй байсан баярлаа. Тэгээ манай нэг гэрлүү гарсаа. За миний явсан юмнуудыг харалт. За сандал маш хэрэгтэй. Тэгээ 100 төгрөг хэрэгтэй. Тэгээ би өнөөдөр гинтийн хувцлалт хийсэн байна. Гата наргуу хийсэн. Тэгэхээр за өмнө цам зүмсчий тэгээ биеийн давмар хэмжингээд тэгэл өмнө цам зүмсэл гантаа замсвал тэгээ болчихлоо. Ягаад ингэ гэрэл тусаад байгааг мэдгүй. Голончийн цамц дээшээ болох эрсдэлтэй. Тэрнээс бусдын зүгээр. Гата юм наргуу бүрхэг үлдээ. Гэхдээ бол борооны хувь бол 8 л үгүй лээ. Ерхий. Тэгээд өнөөдөр нэг эрт очид нэг угсралтаа хийдэг байхгүй юу? Тэгээд угсралтанд оролцохгүй нүүд нь өөрсдөө ингээд очдөг байгаа. Тэгээд энэ жил угсралтанд оролцохгүй юм шиг үлээ. Тэрнээс ирж аваад бид ингээл одоо очиод ихтэй камер мөрнүүд хаан тавихаа зоон л доо. Миний мандатыг харж байна. Миний мандат. Одоо би явах чинь алхаад. Дүүгийнхаа бүзэг өмссөн чинь амар юу ах юм. Уугүй sorry. Надад өмсөх юм өөрөөсөө болтгоо миний өөртөө гутал халзарцсан уртаас. Тэгээ наах гэсэн чи цавуу болтдог. Тэгээ цаацаа гараа гээд 8:30 гэсэн байхгүй юу. Тэгээ одоо 8:24 болж байна. Тэгээ би миний гиз гараад байна. Би студионы гадаа ирлээ. Хоёрд нэг штеп болох чинь. Одоо тэгээ яадаг вэ гэвэл нь штеп. Хойдлороо төв асарны хоног чинь. Топыг ганцаараа суугаад над мэдээлэлүүд. За нээлт дуслаа. Яг өнгөч ийна камер бариад. Сайхан хараа.
За нэрнгэсээ нээлттэй сэтгэл ямар байна вэ? Нээлт бол бодсноос муухай ямар ч бүжиг мүжиг. Харин тий. Ямар сонин хоос л нээлт боллоо. Тий. Бас гэтээ нэг авааштай зүйл нь амар нар шарсангүй. Нар шарсан бол амар харагдах байхгүй юу? Гоё наргуу байсан нь өстой жигуулаа. За тэнд яриа авах хүлээж байна. Халуун кофе хоёр өстэй түүнийг дүрсэлэн яваачтай төстэй үсээ тэхий бидасаар үстэй үгээр Хүлээл тавьсан мөн. Өстой юу гэмээр утгагүй ял. Чи очиад байгаа. Наад мөн ажиллагаа finally дууслаа. Би цүнхэх байхгүй байна. Манай гэрх нь намайг гадаа үлээ яарад батар чихэн өрөө өгч хожлоо. Тэгээ би цүнхэх хамаар гэсэн чинь өрөө онгоолол өгөхгүй. Яг яах вэ? Амар яаралтай байхгүй. Стадион бай. Одоо хийж байгаа. Доноо явлаа. Би өглөө сая 8 гэцээрээ тэг уцаар л тоо 8:20 гэж болсон байхгүй юу? Тэгэл бид 40 минутын дотор бэлэн болчихлоо. Контр харилцсан би байж. За өнөөдрийг дагуул ингэ дууслаа да. Өчигдөр хийхсэн чинь миний шоуруу дурдсан шүү. Гэртээ 11 гэж ирсэн шүү. Уг л амар за одоо үзэх юм байхгүй юм чинь нэгт гар юм арай гэл явсан. Жил явсаргал 11 гэж ирсэн. Сайхан надчиг буураа. За буураа сайхан надчиг. Үгүй сайхан надчиг буураа гэж. Жаа тэгээд шинэ хөтлөгч юм байна. Сандрал. Тэ залуухо сайн гэгээ улсын эзэм бадам сүрэнтэй залуухо давг ирсэн улсын эзэн чимэд унтай залуух нэмэг баяр улсын эзэн дүгэр дөржтэй залуух харж байгаа билээ тий. Би хаад уушаа зүгээр. Яга. Чи тэмэрнэ. Яах вэ? Яасан ч яах. Хошорон чис. Цагдаа ахнар бол намайг шууд ингэ оруулна уу? За хүчит өвгийн барилдааны 3-ын давааны дараа шагаан харвааны багийн харваанд байр эзэлсэн тамирчдын шагналыг хардуулах юм биш үү? Бэлэн байж байгаарай. Асаа гэсэн.
За одоо шөнийн 10:30 болоогоо 9:40 мөч гээд бүх дуусаад тэгээ бүх юм бахан бичлэг хийж агаад би өнөөдөр үнэхээр амар ачаалалтай ажиллаа. Намайг ингэж их ачаалалтай ажиллаж ядарч байгааг мэдчихэж байгаа мүү гүү ч юм уу те мэдхгүй. Үнэхээр ядарч юм. Тэгээ би тэгтээ шоу үзэх гэж. За цаг хэд болж байна гэвэл 1